За баярлалаа. Энэ амьгуу донор гэдэг нэр томьёоны тодорхойлолтон дээр асуух гэж байгаа. Тарих зогссон үед гэсэн байгаа. Тэгээд яг хуу ингээд уншихаар зүрх зогсоогүй байж болох юм байна гэж ойлгосон. Тэгээд яг олон улсын практик бол тарих зогссон, зүрх зогсоогүй ч гэсэн одоо хуулинд нь шинжлэх ухаанч амьгуу гэж үздэг юм шиг байна. Гэхдээ бас яг маргаантай байдаг болтой. Бидний хувьд энгийн хүмүүсийн хувьд бол зүрх зогсоогүй байхад, зөвхөн тархин зогссон байхад амьгуу гэж нэрлэгчин одоо ёс заншлаа ч юм уу Монгол хүний талаасаа бодсон ч яг эвгүй л дээ. Тэгэхээр энийг яах юм бэ? Магадгүй яг ороод ирдэг, зүрхэн зогсоогүй байдаг, тархин зогссон байдаг. Тэр ар гэрийнх нь бол тэр хүнээ амьд гэж үзэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэг тийм харилцааны танин мэдхүүн, ёс зүйн, итгэл үнэмшлийн янз бүрийн асуудал юм гарах болов уу гэж бодож асууж байгаа. За ажлын хэсгийн дарга хариулъя. За тэгээд дараа нь бочлоо зөвлөх бас хариулъя. За бом очрог шүүний асуултанд хариулъя. Яг гоо амьгуу гэдэг үгэнд л эмзэглээд байгаа. Ер нь бол энэ бол олон улсын хэллэг. 1966 оноос хойш хэрэглэгдэж байгаа. За тархины үхэл гэдэг маань өөрөө тархины үйл ажиллагаа нь зогсож эргэж сэрэхгүй басныг. Энийг тогтоодог тусдаа баг бүрэлдэхүүн байгаа. Донор болох хэмжээнд үйл ажиллагааг нь одоо донор болох хэмжээнд одоо тогтоох ийм баг бүрэлдэхүүн тодорхой зардал мөнгөөр одоо тухайн хүнийг бол одоо бас бусад эрхтнүүдийг нь ажилуулах ийм үйл ажиллагааг явуулна л гэж ойлгож байгаа. Тэгэхээр таны хэлж байгаа бол одоо амьгуу гэдэг үгэн дээр эмзэглээд байгаа. Гэтэл энэ маань одоо яг энэ 4-1-3 гэдэг энэ хуулийн томьёол маань бол дэлхийд хэрэглэгдэж байгаа энэ үг хэллэгээр ингээд ороод ирсэн байгаа гэдгийг бас хэлье. Тий. За бочлоо зөвлөх 6 дугаар микрофон нэмж хариулъя. За 1968 онд энэ Харвардын их сургуулийн эрдэмтэд энэ тархины үхэл гэдэг тодорхойлолтыг бий болгоод энийг бол хэлэлцүүлээд энэ нь бол тархины үхэл бол биологийн үхэл буюу хамгийн одоо жинхэнэ үхэл гэдэг критерийг гаргаж ирсэн. Энийг хэрхэн тодорхойлдог шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж ирсэн. Ингээд энэ нь бол одоо дэлхийн нийтээр өнөөдөр мөрдөж байгаа юм аа. За түрүүний гишүүний хэлсэн тэр зүрх нь ажиллаж байна, уушиг нь ажиллаж байна гэдэг. Тархины гэмтэл төрхн гэмтээд эсвэл тархинд цус харваад ингээр хүн өөрөө амьсгалж чадхаа байцдаг. Тэнгуут тэрийг бол зүрх болон амьсгалыг бол эмийн хүчээр ажиллуулж иж тэгээд тэр одоо донор болох болцоог нь нээж өгдөг. Тийм учраас бол тархиндаа гэмтэл авсан хүн бол одоо тархинд өгччих юм бол 2-3 минутын дараа зүрхэн зогсно, тэгээд амьсгал зогсно. Тийм учраас энийг одоо хиймлэр ажиллуулж иж бид нэр донор болгох үйл ажиллагааг явуулд юм аа. За баярлалаа. За асуулт асууж дууслаа.